Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдөр би хэрхэн яаж нэг бүтээсэн контентоо олон удаа ашиглах вэ тухай оруулахыг хүслээ. Хэрвээ та бизнесээ, брэндээ интернетээр сурталчилж байгаа бол та контент бүтээж байгаа. Контент бүтээхдээ ганц 2 удаа бүтээгээд зогсох биш, байнга бүтээж түүнийгээ тасралтгүй түгээж байгаа байхаа гэж би бодож байна. Тийм болохоор өнөөдөр би хэрхэн яаж тэр бүтээсэн контентоо олон дахин ашиглах вэ тухай оруулах хүсэлтэй байна. Хэрвээ та контент бүтээх хүсэлтэй байгаа ч яг контентны тухай ойлголт бага байгаа бол та миний өмнө бүтээсэн контент бүтээхийн алсын оч холбогдол нь юу вэ гэдэг бичлэгийг YouTube дээр үзэх боломжтой. YouTube руу ороод контент бүтээхийн алсын ач холбогдол нь юу вэ гэж бичээд хайхан бол миний бичлэг гарч ирнэ. Та тэрийг үзэх боломжтой. Эсвэл миний аль нэг подкаст руу ороод 23 дахь дугаарыг сонсороо тэнд контент гэж юу вэ? Контент бүтээхийн алсын ач холбогдол нь юу вэ? Тухай ярьсан байгаа. Бид нэг контент бүтээхийн тулд чамгүй их ажилдаг тийм ээ. Үн цэнтэй, хүнд хэрэгтэй, чанартай контент бүтээсэн тохиолдолд мэдээж тэр контентыг маань олон хүн уншаасаа, үзээсээ, сонсоосоо гэж хүснэ тийм ээ. Тэгвэл би өнөөдөр нэг бүтээсэн контентоо тийм ээ хэрхэн яаж олон удаа ашиглах тухай оруулж байна. Та хүс, хий, хүр Ука төмрийн хамт подкаст сонсож байна. Та энэ подкастаас оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хамтд нь тууштай хөгжүүлж, бизнесийн, фитнесийн, хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол наашаа суугаад подкастаа сонсноо. Хүн бүр янз янзын контент бүтээдэг. Контент олон янз байдаг. Нийтлэл хэлбэрээр байж болно, видео хэлбэрээр байж болно, аудио хэлбэрээр байж болно, зураг хэлбэрээр байж болно, тийм ээ. Маш олон янз байдаг л да контент нь. Жишээлбэл өөрийнхөө уншигчдад зориулсан маш хэрэгтэй контент бүтээжээ гэж бодъё. Тэр бичсэн контентоо өөрийнхөө вебсайт дээр болон блог дээр бичиг хэлбэрээр оруулна, тийм ээ. Үүнийг бид нийтлэл гэж бас нэрлэдэг. Ихэнх хүмүүс яадаг вэ гэвэл энэ бичсэн контентоо блог дээрээ оруулаад эсвэл Facebook дээрээ оруулаад л зогсдог. Эсвэл нэг видео хийчихэд, тийм ээ, нэг видео контент бүтээчихэд түүнийгээ зөвхөн YouTube дээр оруулаад л болчихдог. Ингэснээр тэр нэг бичсэн контентийг, тийм ээ, нэгсэндээ тэр нийтлэлийг жишээлбэл та нийтлэлээ блог дээр оруулаа гэж бодъё. Блогноос өөр газар та хэрэглээгүй тохиолдолд таны блог руу орсон хүн л тэр нийтлэлийг чинь унших боломжтой болохоос биш, тэр YouTube-ээр явж байгаа, Instagram дээр явж байгаа, сошиал медианууд дээр явж байгаа хүмүүс таны блогийг олж унших боломжгүй гэсэн үг л дээ. Хэрвээ та зөвхөн Facebook дээр өөрийнхөө бүтээсэн контентыг байрлууллаа гэж бодоход зөвхөн Facebook дээр байгаа хүмүүс л түүнийг чинь олж харна уу гэхээс биш, YouTube дээр явж байгаа, эсвэл Instagram дээр байгаа, LinkedIn дээр байгаа хүмүүс таны Facebook дээр оруулсан тэр контентыг чинь олоод унших ч юм уу, үзэх ч юм уу, сонсох ч юм уу боломжгүй гэсэн үг. Тийм учраас та нэг бүтээсэн контентоо чадах чинээгээрээ олон хүнд хүрэхийн тулд олон платформ руу цацах хэрэгтэй болно. Ингэснээр бусад өөр олон платформ дээр явж байгаа хүмүүс таны тэр бүтээсэн үн цэнтэй маш хэрэгтэй тэр контентыг чинь олж үзэж, сонсох, унших боломжтой болно гэсэн үг. Тиймээс нийтлэл хэлбэрээр оруулсан бол хэрвээ та блог дээрээ, тийм ээ, нийтлэл хэлбэрээр оруулсан бол тэр контентоо олон хүнд хүргэхийн тулд олон янз болгож, олон янзын талбарууд дээр цацах нь зүйтэй. Үүнийг бид контент маркетинг гэж бас нэрлэдэг. Хэрвээ та нэг контент бүтээгээд тэр контентоо
олон хүнд хүрэх хүсэлтэй байгаа тохиолдолд хэрвээ түгээж чадах юм бол та контент маркетинг маш сайн хийж байна гэсэн үг. Хэрвээ түгээж чадахгүй байгаа бол та контент маркетингийн тухай мэдлэгээ илүү сайжруулах хэрэгтэй болно гэсэн үг. Тийм учраас би өнөөдөр өөрийнхөө энэ дугаараар өөрийнхөө бүтээсэн нэг чанартай хэрэгтэй үн цэнтэй контентоо хэрхэн яаж 13 янзаар түгэх тухай оруулж байна. За тэгэхээр эхнийхт нь юу вэ гэвэл нэгдүгээрт бичснийг уншаад тийм ээ хэрвээ та бичээд тийм ээ өөрийнхөө контентыг нийтлэл хэлбэрээр вебсайттай ч юм уу блог дээр орууллаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр чинь нэг төрлөөр ашиглаж байгаа тийм ээ өөрийнхөө бичсэн контентыг нэг төрлөөр ашиглаж байгаа. Тэгээд тэр бичсэн контентоо уншаад түүнийг аудио болгон хураагаад подкаст болгож цацаж болно. Тэгэхээр одоо та подкастаар цацчихсан мөн өөрийнхөө блог дээр нийтлэл хэлбэрээр оруулчихсан. Тэгэхээр та нэг контентыг хоёр янзаар ашигласан байна гэж ойлгож болно. Ингээд хоёрдугаарт бичснийг яриад тийм ээ видео бичлэг болгоод YouTube дээр видео контент болгож байрлуулна. Ингэснээр та нэг бүтээсэн контентоо нийтлэл хэлбэрээр түгээчихсэн байгаа. Аудио хэлбэрээр подкастаар түгээчихсэн байгаа. Мөн бичснийгээ яриад видео бичлэг болгоод YouTube дээр видео контент болгож байрлуулсан байгаа. Тэгэхээр таны бичсэн контентыг таны вебсайт руу орсон хүмүүс үзэх боломжтой, YouTube дээр явж байгаа хүмүүс үзэх боломжтой, мөн подкастыг чинь сонсож байгаа хүмүүс бас сонсох боломжтой болж гин гэсэн үг. Хэрвээ та өөрөө тийм ээ бичлэг дээр гарах хүсэлгүй байгаа бол би өөрөөсөө бичлэг дээр гарах видео бичлэг авах дургүй гэж бодож байгаа бол та тэр бичсэн контентоо Keynote болгоод тийм ээ Keynote эсвэл PowerPoint дээр болгоод PowerPoint дээр сайхан бичээд түүнийг YouTube дээр видео болгоод байрлуулж болно. Эсвэл тэр Keynote аваад вебинар хийж болно. Ингэснээр та өөрийнхөө контентыг вебинараар бусад хүмүүс рүү дамжуулж болно. Мөн YouTube дээр ч гэсэн таны Keynote-ыг хүмүүс үзэх боломжтой болно. Ингээд дөрөв дэх хэлбэр нь бол хийсэн бичлэгээ Instagram-ийн IGTV дээр оруулах боломжтой тийм ээ. Хэрвээ та бичлэг хийсэн бол эсвэл Keynote болгоод бичлэг болгосон бол түүнийг Instagram-ийнхаа IGTV дээр байрлуулах боломжтой. Тэгэхээр Instagram дээр байгаа хүмүүс таны тэр контентыг үзэж, унших, харах, сонсох боломжтой болно. Мөн бичлэг дотроосоо 5 дугаарт бичлэг дотроосоо чухал хэсгүүдийг нь тийм ээ 1, 2 3 гэж авч байгаад жишээлх юм бол таны нийтлэл тийм ээ амжилтанд хүрэх 5 алхам гээд нийтлэл байлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол энэ 5 алхмаа 1 2 3 4 5 болгоод Instagram дээр нөгөө карусел гэдэг чинь карусел маягаар постлох боломжтой болж байгаа юм. Тэгэхээр Instagram дээр байгаа хүмүүс таны бичлэгийг сонсох боломжтой байгаа, харах боломжтой байгаа. Ингээд 6 дугаарт мөн хамгийн чухал гэж үзэж байгаа тийм ээ тэр контент дотроос хамгийн чухал гэж үзэж байгаа хэд хэдэн хэсгийг тасалж аваад түүнийг ишлэл болгоод зураг хэлбэрээр Instagram дээрээ, Facebook дээрээ, LinkedIn дээр, Twitter дээрээ тус-тусад нь постлох боломжтой болж байгаа. Тэгэхээр таны өгөх хүсэлтэй байгаа тэр мессежийг Instagram дээр, Facebook дээр, LinkedIn дээр, Twitter дээр явж байгаа хүмүүс мөн ялгаагүй таны тэр мессежийг үзэж түүнийг амьдралтаа хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн үг л дээ. Ингээд 7 дугаарт бичсэн сэдвээ аваад тийм ээ өөрийнхөө бичсэн тэр нөгөө сэдв байлаа гэж батхад тэр сэдвээ аваад Instagram дээр юм уу, Facebook дээр юм уу лайв бичлэг хийж болно. За лайв бичлэг хийлээ гэдгээ зарлаад лайв бичлэгээр яг та ямар мессеж хүргэх хүсэлтэй байна тэр нийтлэлээ яриад тэрнийхээ дагуу лайв бичлэг хийх боломжтой. Мөн Clubhouse дээр ярьцлага хийх маягаар бас оруулж болно тийм ээ. Clubhouse дээр та өөрөө бас мэрийн болон тэрийг бас яриад хүмүүст хүргэх боломжтой. Ингээ 9-дүгээрт богино хэмжээний тийм ээ 15 секундний Instagram Reel гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр ч юм уу эсвэл TikTok дээр бичлэг хийгээд тэрийг
түгээж болно. Тэгэхээр TikTok дээр байгаа хүмүүс үзэх боломжтой болно. Instagram-ийн Reel үздэг хүмүүс бас түүний чинь үзэх хүсэлттэй байж болно, тийм ээ. Ингээ 10 дугаарт бүтээсэн контентоо имэйлээр засаж болно. Үүнийг бол email маркетинг гэж нэрлэдэг. Тэгэхээр бүтээсэн контентоо имэйлээр засах боломжтой болно. Хэрвээ та имэйлээр хэрхэн яаж цацахыг мэдэхгүй байгаа тохиолдолд та миний email list ука төмөргээд Google дээр үзээрэй. Эсвэл YouTube руу ороод email list гэд хайгаад үзэх юм бол миний бүтээсэн бичлэгүүд гарч ирэх учраас та яг энэ email list гэж яг юу хэлээд байна вэ гэдгийг бас үзэх боломжтой болно. Тэгэхээр бүтээсэн контентоо email-ээр цацах боломжтой гэсэн үг. 11-дүгээрт бүтээсэн контентоо тэмээ төлбөр төлөөд сошиал медиагаар Facebook дээр ч юм уу, Instagram дээр ч юм уу, Twitter дээр ч юм уу зар сурталчилгаа гүйлгээд олон хүнд хүргэх боломжтой болно гэсэн үг. Ингээ 12 дугаарт бүтээсэн контентоо тэмээ сонинд нийтлэх хэлбэрээр түгээж болно. Жишээлх юм бол та Монголд байгаа сонингуудыг, утаснуудыг, дугааруудыг хайж олоод түүнд нийтлэл оруулахад тийм ээ хэрхэн яаж оруулдаг тухай асуугаад нийтлэлээ тэр сонинд байрлуулахаар гэрээ байгуулж болно тийм ээ. Эсвэл бусад онлайн сайтууд руу холбоо бариад бас өөрийнхөө нийтлэлийг байрлуулж байхаар бас ярилцаж тохиролцож боломжтой. Ингээ 13 дугаарт нөгөө нийтлэлээ Zoom meeting хийж тийм ээ тэр нийтлэлээ бас бусад олон хүмүүстэд хүргэх боломжтой болно. Тэгэхээр 13 энэ дахин тийм ээ нэг бичсэн контентоо 13 янзаар ашиглаж 13 янзын аргаар түгэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр зөвхөн нэг контент бүтээгээ түүнийгээ зөвхөн Facebook дээр байрлуулсан. Эсвэл зөвхөн вебсайтаа оруулаад зогсох. Эсвэл зөвхөн Instagram дээр байрлуулах биш тийм ээ. Тэгэхээр тэр бүгдийг өөр платформд тийм ээ өөрсдийнх нь тэр онцлогтон тохируулаад цацах юм бол та нэг бүтээсэн үн цэнтэй мэдээлэлээ олон янзаар олон хүнд хүргэх боломжтой болно. Товчхон хэлэхэд нэг бүтээсэн контентоо олон янз болгож, олон газруудаар түгээж, олон хүнд хүргэх боломжтой. Тэгэхээр би танаас асуух хүсэлтэй байна. Та ямар бизнес эрхэлдэг вэ? Та түүнийгээ интернетээр сурталчилж байгаа юу? Хэрвээ тийм бол та ямар контент бүтээж байна вэ? Түүнийгээ хэрхэн яаж олон хүнд хүргэж байна вэ? Энэ тухайга надтай доор хуваалцах юм бол би маш их баярлах болно. Мөн хэрвээ танд өнөөдрийн энэ дугаар таалагдсан бол лайк өгөө, сэтгэлдээ бичээд цааш нь хэрэг болох хүмүүст шеэрлээрэй. Мөн миний подкаст subscribe хийгээрэй. Ингэж subscribe хийснээр та миний дараагийн дугаарыг алгасахгүй цаг тухайн үед нь сонсох боломжтой болно. Би энэ подкастаараа тийм ээ бизнесийн тухай, фитнесийн тухай, амжилтын тухай хэрэгтэй гэж үзэж байгаа, өөрөө туршиж үзсэн, үр дүн гарсан тэр зөвлөгөөнүүдэд хүргэж байх болно. Мөн эдгээр тийм ээ бизнесийн, фитнесийн, хувийн амжилтанд хүрэхин тулд тийм ээ бид оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хэрхэн яаж хамттан хөгжүүлэх тухай энэхүү подкастаараа дамжуулж та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр хэрвээ та үнэхээр би өөрийгөө тийм ээ оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хамттан хөгжүүлж бизнесийн, фитнесийн, хувийн амжилтанд хүрмээр байна гэж байгаа бол та миний подкаст subscribe хийгээрэй. Ингээд subscribe хийснээр та миний дараагийн шинэ оруулах дугааруудыг цаг тухайн үед нь сонсох болно. За хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэн дараагийн дугаар хүртэл баярлалаа.